Өнөөдрийн хичээлийн сэдэв байна. Хий мандлын найрлага. Өнөөдрийн хичээлийн гол зорилго бол хий мандлын найрлага, үе давхаргын зүй тогтолцоог график диаграмм дээр үндэслэн тайлбарлах байгаа. Хий мандал гэж юу вэ? Нэгдүгээрт нь тийм ээ. Дэлхийн бөмбөрцгийн гадна талаар хүрээлэн тогтох хийм бүрхөвчийг хий мандал буюу агаар мандал гэдэг. Хий мандал гэдэг бол атмосфер гэсэн англи үгнээс гаралтай. Атмос гэдэг нь хий, сфер гэдэг нь бүрхүүл гэсэн утгатай грек үгнээс гаралтай юм аа. За хоёрдугаарт гаригуудын агаарын найрлага гэж л болов хүүхдүүд ээ. За энэ диаграммыг ажиглахад эхний диаграмм болох сугар гаригийн диаграмм байна. Агаарын найрлагыг харуулсан диаграмм байна. Сүүлийнх нь болохоор ангараг гаригийнх байна тийм ээ. За хоёр дахь нь дэлхийх байна. Манай дэлхийх байна. За тэгэхээр сугар гариг, ангараг гариг хоёрын агаарын найрлагын 96 буюу 95% нь нүүрс хүчлийн хий байгааг харж байна. Харин манай дэлхийн агаар мандлын ихэнх хөв буюу 78%-ийг азот эзэлдэг байна. За тэгэхээр сугар гариг, ангараг гариг хоёр дээр одоо амьдрал байх боломж хэр байгааг бас бодож байгаа бах тийм ээ хүүхдүүд ээ. За тэгвэл манай дэлхийн агаарын найрлагын 78% нь азот. Түүний дараагаар 21%-ийг нь хүчил төрөгч эзэлж байна. За тэгээ мөн багахан хувийг аргон, тэгээд H2O буюу ус эзэлж байгааг та бүхэн маань харж байгаа хаа. За тэгэхээр сурах хүчгийн агуулга болон саяны бидний үзсэн хүснэгтэн мэдээллээ диаграммаа ажиглаад энэ дараах хүснэгтийг гүйцээж бичнэ. Агаарын үндсэн найрлага гэхээрээ үндсэн элементүүдээ эндээ бичээд за хатуу хальцууд буюу нэмэлтээр өөр юу байж болох вэ гэд бодоод ингээд энийг гүйцээж бичээрэй хүүхдүүдээ хүснэгтээ гүйцээж хийгээрэй. Усны уураас гадна өөр юу ээж болох вэ? Агаар бохирдоод ирэхээр юу ээдэг вүлээ? Ангид одоо чигшил багтаад ирэхээр яах вэ гэд ингээд бодоод бичнээс тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол нүүрс хүчлийн хий, хөө, товтог, тоос, шороо, мөсөн тасдууд гэд ингээд нэмээд байж болно тийм ээ. За үндсэн агаарын найрлагыг ашиглаад үндсэн найрлага дах бодисуудын үүргүүдийг бол сурагчгийн агуулгаас уншаад тохирох бодисуудыг бол ард нь нөхөж чинь үүргүүдийн энд өгсөн байна. Нэгдүгээрт болохоор дулааныг барьж хадгалах, дэлхийн дулааныг барьж хадгалах байгаа үүрэг нь дараа нь болохоор төрөл бүрийн гэрэлтүүлэг чимэглэлд ашиглах гэж өгсөн байна. Гурав дахь нь болохоор хүчил төрөгчийг бол шингэлэх үүрэгтэй гэж өгсөн байна. Дөрөвдүгээрх нь организмуудын амьсгалах болон эсэлдэх явцад оролцож шатлалтыг дэмждэг гэсэн ийм дөрвөн элементийн өгсөн байна. Элементийн үүргүүдийг өгсөн байна. Та бүхэн маань хүснэгтэнд нөхөж гүйцээж бичээрэй бодисуудыг. За гэрийн даалгавартаа хий мандлын хил хязгаар хаагур байх бол бүгдээрээ таамаглаг зураглал хийнэ.